Зарлах хийх салбарыг сонгоно. Хэрхэн зарлах хийх вэ? Барааны менежмент хэсгийн зарлах хийх зэс рүү орно. Нэмэх товчийг дарна. Огноог сонгоно. Ямар зарлах хийхээс хамаарч төрлийг сонгож өгнө. Борлуулалтын данс. BBO данс буюу борлуулалтын бүтээгдэхүүний өртгийн дансыг мөн сонгоно. Гүйлгээний дансаа ямар төрлөөр хийхээ сонгоно. Харилцагч болон үнийн төрлөө бас сонгож өгнө. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Дэлгэрэнгүй хэсгийн барааны код мөрөнд бараагаа сонгож өгнө. Зарлах хийх салбарыг сонгоно. Зарлах хийх байршлыг сонгоно. Зарлагдах тоо хэмжээг оруулна. Хадгалах товчийг дарснаар амжилттай зарлагын гүйлгээ үүсгэнэ. Зарлагын лавлгааг харахтаа барааны менежмент хэсгийн зарлагын лавлгаа зэс рүү орно. Огноо таараагүй бол огноог өөрчлөн хайх товчийг дарна. Энд тухайн зарлагын бүх мэдээлэл харагдана. Хэвлэх товчийг дарснаар цаасан хэлбэрээр хэвлэн авч ашиглах боломжтой. Зарлах төрөл нь бараа материалын үлдэгдэл хасагдаж тухайн бараа материалын өртгийг зарлагын данс руу хааж өгнө. Нэмэх товчийг дарна. Огноог сонгоно. Төлөв нь дараах үндсэн 2 сонголттой. Дэлгэрэнгүй хэсгийн барааны код мөрөнд бараагаа сонгож өгнө. Зарлах хийх салбарыг сонгоно. Зарлах хийх байршлыг сонгоно. Зарлагдах тоо хэмжээг оруулна. Символ гэдэг нь зарлыг аль зардал руу хааж өгөхийг сонгоно. Хадгалах товчийг дарснаар амжилттай зарлагын гүйлгээ үүсгэнэ. Огноо таараагүй бол огноог өөрчлөн хайх товчийг дарна. Энд тухайн зарлагын бүх мэдээлэл харагдана. Хэвлэх товчийг дарснаар цаасан хэлбэрээр хэвлэн авч ашиглах боломжтой.